За хай манай хаан бичлэгтэй давтай нойрол энэ удаагийн бичлэгээр болохоор яагаад энэ бичлэг хийгдэх болсон бэ гэдэг шалтгаан эхлээд ярив. Тэгээ тэрнээс өмнө өнөөдөр болохоор миний ажлын өдөртөө би офис дээр байна. Энэ гэрэл та нарт ингээд их тийм vibe нэмж байгаа юм шиг харагдаж байна гэдэг байхгүй юу? Нэмж магадгүй гэж бодоод тавьцیں۔ За яагаад энэ бичлэг хийх болсон бэ гэхээр манайх ингээд шинэ офис ирвэ амдуудад энэ хавьд ер нь бол ингээ хоол идэх сонголтууд амар их. Тэг ялангуяа аяа кембаб амар гоё идэх байхгүй юу? Өчтөр би аяа кембаб орж хоол идэх гэж бодоод очсон чинь 20-23 хүртэл хаалттай байсан. Зам эсрэг талд гараад нэг хятад хоолны газар хоол идээд байжсэн чинь маш ойрхон малатаны газар байсан байхгүй юу? Маргааш заавал малата идэндээ гэж бодоод хараад өнөөдөр цайны цагаараа гадаа амар халуун байсан ч гэсэн би тэр малатаны газар руу алхаж очсон байхгүй. Тэр чинь баг төмөр замд тэгсэн боловч тэр малатаны газар маань дампуурчсан байсан. Тэрний оронд ингээд өөр дахианы газар нэгтгэсэн байсан байхгүй юу? Бөө фейл. Яаж яах би ч нөө халууны ингээд нарны ашигтай гадаа явахаар ингээд нүүр улаагаа шууд ингээд арчлал маань гараад эхэлдэг. Маш хөөр хүрээдэг буцаад халах гэсэн чинь зам дагуу нэг хятад хүнсний дэлгүүр харагдваа. Яагаад нэр хятад хүнсний бүтээгдэхүүнээр бичлэг хийж болохгүй гэж би бодсон байхгүй юу? Дэлгүүр рүү орсон чинь энэ ямар ч спонсор биш шүү. Би санаадгүй байж байгаад энэ дэлгүүрийг олсон. Тэгсэн чинь тэр дотор ингээ хятад амттан, хятад амтлагч, хятад мах, хятад ундаа, хятад ингээл ер нь бүх юм байсан заяа. Тэг бүр нэг ийм амтлаа өвтөөсөн би одоо бичлэгийг харуулъя заяа. Би тэрийг бүр авах гэж амар удаан болсон байхгүй. Тэгээд бүр ингээ тэрүүнд ингээ хүрэхэд л миний ингээл дотор алзганаал. Тэгээд аамч би одоо яаж тийм бидтэй. Хүрэхэд л дотор алзгаанаа тахад би одоо тэрийг идэж чадахгүй. Тэгээд хоёрын хооронд идэж чадахгүй ээжиж тийм юмд мөнгө үрээд явах уу гэж бодоод өөрөө идэж чаднаа гэж бодсон зүйлсүүдийг авцсан байгаа. Тэгээд орохоос өмнө ер нь бол ингээ миний бичлэгний доор хөөрхөн комент хийж байгаа хүмүүстээ баярлаа. Тэгээ саяхан болсон нэг амар хөөрхөн үйл явдлыг хэлээ. Би ажлынхаа газрынхантаа гарахад орой ингээ гэрээсээ гараад талхаж исэн чинь манай байрны тентэх намайг үздэг хөөрхөн охтууд намайг ингээ таниад тэг ингээ араас гүүгээд харин зураг даруулъя гэдэг хүрээд ирсэн байхгүй. Тэг би бүр бөөн баяр. Тэгээд тэгсэн чинь нэг охин нь байж үзсэн. Хүүе та нөгөө хямд дундаж үн хямд үнтэй дундаж үнтэй гэдэг бичлэгийг хийдэг их ч үү гэл тэгсэн чи би бүр бөө баяр. Тэгээд тэр хөөрхөн хүмүүстэй зураг даруулаад тэгээд за би ер нь ингээ хурдан бичлэг хийх хэрэгтэй байна гэж бодоод өнөөдөр бичлэг хийж байна. Тэгээд өнөөдөр бас явж байгаад хөөрхөн нэг нарны харшилтай тэгээд нүүр мөрөө бодаагүй явжсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь нэг хөөрхөн охин уул над дээр ирээд зураг даруулъя гэхэд би нөгөө амар санаа зовоод миний нарны харшил нилээ эвгүй гардаг байхгүй юу. Нүүрээрээ дүр ингээ уувуулсан. Тэгээд амар санаа зовоод үгүй анаа хөөрхөн болж байгаа давхуулыг хэлсэн. Тэгээд тэр хүүхдэд тийм жоохон муугай зан гаргасандаа амар харамсаж байна. Намгуучлаарэ. Тэгээ би бодсон байхгүй юу. Намайг ингэж таниад хахад өчнөө хэдэн мянган followersтэй, subscriberтэй хүмүүс яадаг бол гэж би бас бодлоо. За тэр чав. Эхлээд нь маш сонин амттай юмнуудаа идчихэж хагаад сүүл рүүгээ гоё чихэрлэг юмнуудаа идэх үү. Тэгэхгүй бол идэх үзээ маш олон зүйл агаад тэгээд одоо шууд эхэлцгээе. За эхнийх нь болохоор штэ. Ийм юм байна. Тэгээ энэ юу вэ гэхлээр нугастай даалгавч хийж байгаа байхгүй юу? Тэгээ нэг юм хятад анагийн зурагтай. За тэгээд энэ хэдэн төгрөг байсан бэ гэхээр 1500 төгрөг байсан байна. Амар тийм идэж болох үйц. Нэртчихье. За юу. Тэгээд харагдсан юм. Тэгэхээр халуун ногоотой. Халуун ногоотой тийм амар хил дарууналсан биш. Өнөөхтэй яаж идэм бол за энэ нь болохоор би 10-аас 8.5 он өгнө. Энэ бүр аюу дэжгүй хамттай юм байна. Тэгээд бүр маш их таалагдлаа. 1500 төгрөг хэрнээ хаяа снэк болгоод аваад идэхэд бол нэлээд дэжгүй байна гэж би дүгнэлээ. За дараачих нь амар сонин заяа. Дахианы сарвуу. Яг солонгосчууд яг сарууг амар дуртай гоё юм шигээр иддэг тийм. Ямар хайр энэ хараа. Чандаа хумс нь харагдчихээн үү?
Яаж яах юм амар урт хумстай юм дээ харалта. Бараг миний хумснаас урт байж тээ. За энэ болохоор нь штэ 2600 төгрөг юм байна заа юу. Яа хүний энийг нь авч болох уу? Яг нэг идэж чадахгүй шиг энэ ямар муу харагдд юм бэ? Юу гэнэ хазгсаж хазагддаг хөхтг юм болох гэж байна. Ямар юу юм бэ нөө? Энэ л нэлээд халуун ногоотой юм байна. Тэгээ угаасаа идээд ах юм байхгүй. Гаднах энэ харьцыг нь л иддэг юм шиг байна. За энэ нэлээд халуун ногоотой очоос энэ нь идэхэ боллоо. Гэхдээ сте юм байна тий. Ястай юм байна. Би энүүнд 4.6 оноо өгнө. За одоо нэг уух юм уу чи энэ нь болохоор ийм ундаа байхгүй. Энэ анарны амттай гэсэн баха. Витамин ундаа тэгээд анар жимсний амттай гэдэг чинь шүү. Тэгээ энэ болохоор хэдэн төгрөг вэ гэж хэлсэн бэ гэхээр 4500 төгрөг. Заримг авъя гэсэн боловч заримгийн нэг замаараа хоол мал ах байсан болохоор заримыг аваагүй. Хэрвээ та нар заримг хятад заримгтай бичлэг үзье гэвэл доор комент хэсэгт бичээрэй заа юу. Зүгээр сайхан жимсний л ундаа байна. За дараагийнх нь болохоор ийм өндөг байна. Нугасны өндөг гэж шүү. Нугасны өндөг юм бор идэг юм бах та. Би одоо ийм элементарны юмнууд идэж чадахгүй байсан чинь тэр өтийг би бараг байрч чадахгүй байсан баха. Тэрийг би бараг задлаад байрч чадахгүй байсан баха. Би яг юу чигээд байгаа бэ? Өндөгнийхэн шар нь ороод ирэхээр амтын арай гайг болгож байна. Тэгэхгүй яг энэ бор нь нэлээ эвгүй амттайсэн баггүй. Өндөгний шар нь ороод ирсэн чинь нэлээ дажгүй амттай болчихж шүү. Энэнд би болохоор та 6 оноо өгдөө. Гэтэ маш сонирхолтой. Яалтчгүй нэг хятад ламтай. Дараах нь болохоор энэ нөгөө алдарт TikTok дээр гараад идэг чарсан дүүфүү гэсэн баха. Тэр байгаа. Тэгээд саж идэж үзтгээ. Нөө TikTok дээр нэгсэг амар идэдэг гэсэн. Тэгээд нэг юм жижигхэн түтснээс хүн ороод нэг ширхийг авч идэж мэддэг бичлэгнүүд бод олоогүй юу? Жод ингэж нэгээр юм аа шиг. Just нэлийн чангал өнөртөж байна да. Дэжгүй. Хүү амар гоё. Энэ верхний даруулга хийвэл амар гоё хаа. Энэ үнэхээр гоё юм. Энэ хаа. 8 оноо өгнө. 8 оноо өгч. 3800 юм шиг байна. Каншифу цай гинэ. Тэгээ 3500 төгрөгийн үнэтэй. Ногоон цай жасмины навчны хандтай. Тэгээ зүгэн бал болон бусад хүнсний нэмэлтүүд орсон гинэ. Жинхэнэ нөгөө хар цайн дээр чихэр хийгээд ууж байгаа юм шиг санагдаж байна. Тэм жасмин амтдахгүй ах шиг бах яах вэ? Жасмин яаж яхад ямар ч амттай байдгийг. За энэ болохоор дараачих. Энэ одоо нэг айгүй гачин амттай юмнуудын хамгийн сүүлийнх заа юу. Тэгээ энэ юу вэ гэхээр саяны нөгөө иддэг шалсан дүүфүний арай зузаана. Тэгээ энэ хит вэ гэхлээр хит юм болоо. Чүт ямар ч юм бэ. Энийг одоо бичиг юм бах та. За байж да. 1 2 3 4 5 6 7 8 9
тийм шүү дээ. Энийг бичээгүй шүү дээ. Энийг үнэгүй авсан биш хэдүүлээ. Яна болдсон баг та. Энэ одоо азуу. За үнийг мэдэхгүй байна. Тэгээд амсъя. Энэ бол энэс хурц өнөртэй байна. Өмнөхөөсөө. Өмнөхөөсөө л халуун ноготой. Texture нь адилхан байгаа нэ. Халуун ногоо нэг байна. Энэ халуун ногоо бүр амар байна. Энүүнд би 10-аас 5 хоног нөө. Хятад халуун ногоо айгу зөвүүн штэ. Дэх тийм сонио хилний угруу чим шиг хил үдүүлүү чим шиг айгу тийм эвгүй сонио амтдаг штэ. Тэгэхээр одоо идэлээ амттай юм байгаарэ. Энэ минуттай амар эвгүй. Налимны амттай. Нөгөө зовсны эцэс жаргана гэх чир. Нөгөө халуун ногоо идж байгаа учраас энэ бол одоо надад яг деважин шиг л амтагдаж байна. Энэ нь 19 хоног өгнө. За өнөөдөр хамгийн сүүлийн зүйл гэх юм бол хятад шагшуур байна. Юу сүнэ? Хоёр тустай савлгаа байна. Кофений амтлуу. За ийм бор өнгөтэй. Тэгээд бүтээгдэхүүний нэр нь болохоор Pejoy Tiramisu. Тэгээд үр тариа элсэн чихэр маргарин, какао, ус, давс, хураасуу, какао, амт үнэр оруулагч гэж шүү. Энэ болохоор хэдэн төгрөгөөс саяны дээр чихэр байгаа зү. Тэр болохоор 3600 заяа. Энэ болохоор 3900. Тийм байна. Tiramisu угаасаа кофе дэдэг үстэй. Энэ жоохон кофе амтагдаад байгаа байхгүй юу? Ялцчгүй гоё. Тэгэхээр энэнд бас 10-аас 9 хоног өгч дөө. Хамгийн таалагдсан нь тэр нөгөө нугасны даалгавч байсан. Тэр бол үнэхээр дажгүй амттай байсан учраас дуустал нийцсэн. Тэгээд яг хуу содон байлаа. Тэгээд нөгөө хамгийн ихэнд идсэн шарсан дөвөнд бас амар гоё байсан. Тэрийг ууж муухта даруулга болгож чиглүүл бас амар дажгүй санагдлаа. За тэгэнгүүтээ за ер нь бол тийм байна. Тэгээд иймэрхүү бичлэг таалагдчихвэл комент хэсэгт таалагдж байна гэж бичээрэй. Тэгээ мөн дараагийн удаа хятад зарим өнүүд одоо идхийг маань хармаар байвал хятад зармаг гэдэг комент хэсэгт бичээрэй. Тэгээ өнөөдөр би бас миний хумс одоо яг бодуулаад нэг 24-5 хоног болж байгаа байхгүй юу. Тэгээд дараа 7 хоногт айгүй чухал дэлгүүрийн нээлттэй манай ажил дээр тийм учраас өнөөдөр алишээ ороод ийм шигтгээ тэгээд ийм шигтгээ авсан. Харагдаж байна уу? Тэгээд би хумсаа бодуулахаар очихдоо заавал иймэрхүү шигтгээ мэгтгээ өөрөө бариад очичдөг. Яг миний хүссэн шигтгээ байхгүй. Тэгээ яг миний хүссэн бодолд гарахгүй байх магадлал амар өндөр байдаг болохоор ийм шигтгээ өөрөө аваад буддаг. Тэгээ одоо ажил тараад би Эрка бит 2 улсын хөтөлбөрийн говь эрдэн гашмаар орж хрийл хийгээд тэгээ орой бит 2 нөгөө лог гэхээс сургах байлгүй. Тэрний яг нөгөө лайв акшнийг нь үзэн тэгээд хоол идэж болзоотой тийм ээ. За. Тэгээ энэ хүртэл үзэн танартай баярлалаа. Миний Instagram хаягийг дагаад мөн
YouTube цагийн маань subscribe хийгээд мөн миний тонхон дээр дарах юм бол намайг одоо ийм тэнэг бичлэг хийх тулд танд notification болж очих болно шүү. Тэнэг бичлэгнээс за юу гэж хэлэх гэжсэн ойлгосонгүй. Тэгээд баяртай манайхаа дараагийн бичлэг хүртлээ түр баяртай удахгүй уулзцгаая. Хурдан бичлэг хийлгий гэж бодож ивэл хөөрхөн комент өчээрэй. Хайртай шүү.